Бага зүсгэлтийн чанарыг сайжруулахад мэдээлэл технологиг оновчтой ашиглах нь төслийн хүрээнд манай хүн байгаль багийн 5 дугаар ангийн бодисын сэдвийг сонгоо авсан. Энэ сэдвийг сонгоо авсан гол шалтгаан нь хүн байгаль хичээл нь ерөнхийдөө хүндэтэр шинжлэх ухааны арга зүй мэдлэг шаарддаг. Бангийн хүн байгаль хичээл нь дунд ангийн физик, хими, газар зүй, биологийн хичээлийн суурь болдог. Биеийн нэгтэй шалтгаалаад биеийн усанд хөвөөд живэд байгааг ойлголтыг өгөхийн тулд бид нар дараах хэлбэр туршилтуудыг хийсэн. Туршилтыг сонирхолтой болгохын тулд анимашн мультивидео хэлбэрээр хүүхдийн кино гаргаж ирдэг. Эхлээд өндгөр хөтөж хийлгэж явж байгаа хүүхдүүд туршилтын дараа нь туршилтынхаа үр дүнг өндөг маань өөрөө хүүхдүүдэд ярилцаж дүгнэж гаргаж өгдөг юм аа. Тэгэхээр багш өнөөдөр танхимд байгаа омдын юмыг самбарт бичиж өгснөр хүүхд ойлгохтой байгаадаг. Иймд хүүхдийн үзэх дуртай хүүхдийн кинотой уялдуулж оруулж ирвэл хүүхд маань хичээлээ сонирхож киногоороо дамжуулан мэдлэг олж авах төхөн болно гэж бид үзсэн юм аа. Ижил хэмжээтэй савна. Яг ижил хэмжээтэй ус хийцэн байж байгаа. Одоо бүгдээрээ энэ дээр туршилт хийж үзье. Багш нь яг ижилхээ хоёр үндгийг энэ услуу хийлээ. За сайн ажиллаж байгаа. За энэ хоёр үндийг яа. За нэг нь басаас эндээс. За нэг нь усныхаа дээр хөвөө гаргажсэн байна тийм ээ. Нэг нь доошоо живцэн байна. Зөв чанд байна. Живцэн байна. Энэ юундаа байгаа болов гэдэг. Усандаа байгаа болов уу, өмгөндөө байгаа болов уу? Өмгөндөө байгаа. За яагаад юу нэг нь болохоор арай хөнгөн. За нөгөөх нь илүү хүнд жилдээ байсан байх гэж. Өөр яг ижих өндөр шүү дээ. Яг ижих. Шарын. За доктор хин шарын авсан гэж байна. Өө байж байгаа шүү дээ. За нэгэн дээр нэгэн дээр юм зурсан, нэгэн дээр юм зураад. Өөр за усандаа байгаа болов гэж бодож байна. За усандаа байгаа болов гэж бодож байна. Ус нь ямар вэ? Багш яг ижих гэсэн үг шүү. За ижиххэн байна. Өөр за живхтэй усных нь хэмжээ өөрчлөгдсөн байна гэж. Нэг нь юу жигэн нэг нь ингээ чансан нэг нь юу чанаагүй. Нэг нь бод чансан өндөр нөөх нь түүх өндөр гэж боддог гэж. Олж байна. Нэг нь шууд өндөр болсон. За нэг нь босоогоор нэг нь ихтэйгээр хийсэн учраас ингэж байна. Энд болчиход өөр ямарсан байна. Усандаа байгаа гэсэн чинь ус нь ямар болохыг нэг нь хөө нэг нь живэд байгаа. Усны хэмжээ яг ижил шүү дээ. Би харуулсан усны хэмжээ яг ижил. Нэг нь халуун, нэг нь хүүтэн ус гэж боддог шүү. За барайд үзтээ. Халуун мань хүүтэн. Яг ижил хүүтэн байгаа л дээ. Тэгэхээр халуун хүүтэн лам биш юм шүү тий. Багш нь энэ хоёр үндгээ гаргаж байгаа. Усанд солиор хийж үзье. За одоо энэ үндгээ шууд хийж. За тэгвэл үйлсэндээ усандаа байгаа юм шиг байна. Яа хоёулын солио гэсний бас л яс. Нэг нь хөвөн, нэг нь живчлээ шүү дээ. За тэгвэл ус нь ямар ус үйж болох вэ? Усандаа байгаа юм байна гэж үзлээ шүү дээ. Нэг нь юу түүхээс нэг нь туслах ус. Нэг нь түүхөөс нэг нь туслах ус байгаа. Хүүхдүүдээ өндөг, хөвөөд, живэд байгаа нь
усандаа байна уу? Ярилцлага. Би шинэ найзуудтай боллоо. Миний найз нарыг чулуу болон хөөсөн цэр гэдэг. Хүүхдүүдээ чулуу болон хөөсөн цэрийг туршилсан ба. Өөр биетээр туршилт хийж үзье. За та нар өн багш нь энэ туршилт хийх материалуудыг ингээ бэлдээд тавьсан байна. За одоо энэ хавтаа усанд хамгийн эхлээд одоо урдаа байгаа энэ материалуудаа бариад үзье. Энэ материалуудыг бэлдсэн байна. Одоо энэ чулуу хөөсөн цэр аяа аваад үзээрэй бүгд. За хэмжээ нь ямар ижлээ вэ? Материалууд ямар байна вэ? За хоёул дамжуулаад бариад үзье. За хэмжээ нь ямар байна? Том жижиг хоёр хэмжээтэй байна гэж. За танаас хүнд хөнгөн байна уу? Хоёул ижил байна уу? Энэ хөнгөн байна. За одоо бүгдээ энэ биетүүдээ усан дотор хийгээд. Усан дотор. За танах нэг хийж. За би мэн яасан бэ? Хөнгөн даашаа хөнгөн дэшаа. Дээш усныхаа дээр хөвөө гараад ирсэн биш. За энэ ямар учиртай? Нэг нь хөнгөн нэг нь хөнгөн болох. Хүнд хөнгөн учраас нэг нь хөвөөс нэг нь живэдэг. Хөнгөн угаасаа дэшээ гарсан гэж аахгүй чи хөнгөн гэж аахгүй шүү. Тэгээд хөнгөнөөс доошоо чадахгүй шүү. Хөнгөн болохоор яагаад ингэ дээр хөвөөд юм бол? дээр За хөнгөн болохоор яасан усны дээр хөвөөд биш. Одоо бүгдээрээ дахин нэг туршилтыг хийж үзье. Туршилт хийх материалыг багш нь би энэ бэлдээд тавьсан байгаа. За танаа баг. За юу вэ? Сайн ажиллаарай. За танаа багаараа. Юу вэ? энэ хөөсөн цэрэн энэ чулуу байна. Чулуу. За танаа. За хэмжээний үед ямар байна уу? Хөөсөн цэрэн болохоор арай жижигхэн чулуу жоохон том. Чулуу том юм байна. Танаа. Хөөсөн цэрэн арай том энэ жижигхэн чулуу жижигхэн байна. Чулуу жижигхэн байна. За одоо тэгвэл биетүүдээ бүгдээ усуу хийх. Чулуу жоохон хатуу зүйл нэрээс ирсэн. За усан хийлээ. Би мэн яасан бэ? Энэ чулуу хөөсөн дахаар доошоо жирсэн. Хөөсөн цэрэн жижигхэн ч юм уу тийм арай хөнгөн болохоор жихгүй байна. Жихгүй. За танаа. Чулуу? Хүнд учраас яаж вэ? Даш жижиг. Харин хөөсөн цэрэн арай хөнгөн болохоор дэшээ хөвчээ. За жижиг хөөсөн цэр хийсэн чинь яг дээшээ хөвөө гараад ирж. Том хөөсөн цэр хийсэн чинь дээшээ хөвж шив. За энэ ямар учиртай юм бэ? Нэг нь арай зөөлөн. За зөөлөн байсан чинь зөөлнөөс шалтгаалсан. За хатуу байсан. Ер нь хатуу үйт нь яагаад вэ? Доошоос чивээд биш. Чулуу яагаад жив? Хөөсөн цэр яагаад хөв? Хүүхдүүдээ ярилцсан. Маань сонирхолтой байгаа үсттэй. Одоо сүүлийн туршилтаа явуулцгаая. Чулуунаас хүнд бий болох төмөр болон мод хоёрыг туршилцгаая хүүхдүүдээ. Төмөр болон мод хоёрыг туршилцгаая. Одоо тэгвэл яг ижил хэмжээтэй бэлтүүдийг хийж үзэх яах вэ? За энийг ингээд туршилт хийгээд үз. За энэ ямар бэлтүүд вэ? Нэг нь төмөр байна. Төмөр байна. Мод байна. За чиглүүлээд үзэр яг ижил байна та тэр. Яг ижил юм бэ? За одоо усандаа хийгээд үзээрэй. За бэлтүүд маань юу? Одоо энэ дэшээ хөвөөд гараад ирж байгаа нь болохоор нягт багтай.
Тэр доошоо живж байгаа нь болохоор ихтэй юм байна. Биеийн юу хэмжээнээс ерөөс хамаарахгүй юм байна гэдгийг ойлгосон. За. Биеийн хэмжээнээс хамаарахгүй юм байна. Харин биеийн нягт нь илүү их бол живэн илүү биеийн нягт нь бол бага ах юм болов тийм байна. Хөөсөлж чулуу энэ өндөр бүгдээрээ бий. За энэ бие мэн усны нэгтаасаа бага байх юм бол энэ биеийн нэгт усны нэгтаасаа бага байх юм бол дэшээ хөө гараад байна. Усны нэгтаасаа биеийн нэгт нь их байх юм бол доошоо яах вэ? Живдэг байх. За тэгвэл энэ дээр бид нэр өндөрний нэгт өндөр яахаа хүссэн живсэн. Энэ усандаа байгаа юу өндөрөндөө байгаа юу гэдэг ярьсан шүү дээ. За одоо тэгвэл энэ өндөг усны нэгтаасаа ямар учраас энэ дэшээ хөө гарсан бэ? Энэ юу усны нэгтаасаа өндөрний нэгт нь арай бага учраас юу дэшээ хөө гарсан. Энэ өндөрний нэгт нь усны нэгтаасаа илүү их болохоор их болохоор доошоогоо живсэн биш. Бидний эргэн тойронд байгаа бүх юм биетэй юм байна. Би болгоно дотроо нэгтэй юм байна. Би болгоно нэгтэй байдаг юм байна. Харин өндөрний нэгт нь их болов дэшээ доошоо живэн өндөрний нэгт нь бага болов дэшээ хөвнө. Тийм ээ гэдэг. Энэ хөөсөлт нэгэн бага орвол бага учраас дэшээ. За. Чулуу нэгэн их болохоор доошоо живж байгаа юм байна тийм ээ. Нэг тэгтэн доошоо живэл нэг багтан л дэшээ хөө. Биеийн том жижигээс хамаардаг байна. Хамаарахгүй шүү дээ тийм ээ. Биеийн том жижигээс хамаарахгүйгээр өөч биеийн нэгтаасаа хамаардаг байх нь тийм ойлгож байна. Та бүхэн энэ үзэж байгаа туршилт хичээлийг үзээд өөрийнх нь арга барилаар баяжуулан туршилтыг улам одоо сайжруулах яаж хийвэл одоо хүүхдэд маань илүү өгөөчтэй, илүү үр дүнтэй байх вэ гэдэг аргаа сонгож ажиллаарай гэж та бүхэнд хүсье. Ингээд та бүхэнд амжилт хүсье.